За 6 дахь лайв үргэлжилж байна. Тээвэрстэйгээ хүсэл дээр дахиад асаалаа. Ахын дунаас сууч. Сая би ингээ гар хуруугаар арчлаа юм болж байна. За ахын дүү хэн гэдгөө саяныхаа санаа оног сайхан юм барьж байгаа хэлж байгаа. Астарчин болдоод гэдэг. Таман дээр ойрхон ярьж байгаа ярьж байгаа. Астарчин болдоод. За айл аймгүй. Үр амнаа. За. Зүг үйлэн. Ер нь энэ байгаа тээвэрчдгээ төлөөлөд нэг хав өгч. За тэг. Энэ одоо ингээд уртын тээвэр тавьж л одоо би. За. Тээвэр тавьж байна. 210 км газар яваад ингээд буудаж байна. Энэ нөхцөл өөр нэг энэ хүүг авцрааны шар шороогоор ууччаад маргааш нөгөө цалин хийсээд байгаа. За. Энэ ингээд нэг та ярьж байгаа амар мөнгө аваад нэг тэр яатсан юм би. Гүүр тавих гал ингээд өснөө том гүүр тавиад хурдны зам тавих гал энэ дээр ягаа хаач биднээс чи тээвэр чин ирчүүд биднээс энэ эх орны одоо экспортыг хийж байгаа шүү дээ. Хамгийн зовлон нь биднээс энэ үүснээс ингээд хамт тээвэртэй манайхаа биднээс 5 цаас одоод ийн гээд биднээс амар байд биднээс мөнгөний олгоод энэ Нааш хийшээсөө. шүү дээ. Хийшээсөө. Энэ Монгол улсын тээвэр чинь жолооч нар тэгээд та өөрөө чинь жоох хийшээсөө. би миний аавс тээвэр чинь гэж ярьдсан билээ. Чааш нь өргөжлөд ярьчаар ахгүй зэ. Ярих гал ингээ яриулж байна. Ахын дөө өөрөө сая яар. Хамаагүй. Биднээс одоо ингээ бүх тээвэр чинь. Биднээс ингээ яах. Биднээс ороо ингээ очино. 95 дугаар ордоо ачуудаа биднээс буцаад ирэхдээ нойргүй юм. За. Яагаад зандаа унтж болохгүй шүү дээ. За нөгөө ойч юм гэж. Тэрнаа татахгүй тийм манайхаа. Тэрнаа татахгүй тэрнээс өмнө ингээд ямар ч үсээ очиод нэг ойч очиж аав. Унтаж байл амраа. Тэр андаа зүтгэл ирдэг. Эрэнгүүд хэдэн өдөр энэ чи ойч 2-3 өдөр тийм хамдагдаа, бэлстаа царайдаад ингээд явж байна. Сая ахын дүү тэр нэг аваар гарлаа чи тэрийг ярьдаа түрүүнийг ярьсныг. Тэр аваараа зөндөө шүү дээ. Тэгээ сая түрүү ярьсан шүү дээ хохиролд орчлоо гэд. Уг одоо ийм баггүй. Одоо ингээд жишээ нь ингээд би яг хөө зүгээр ингээд маа найз ингээд одоо нойлоо аваар хийсэн. Тэгэхэд ингээд чиргүүтээ унгаас чинь тэр ингээд усан шийдэх нь өөдөө. Яагаад чинь 95 дахь өөдгийн доолроор батж авдаг. Нүүсээ. Биш орохгүй. Тэгэхэд энэ Монгол компанийн өчтөр за уржигдэр шүү дээ. Манай хаваа шивд өгдөг нөгөө 80 дээр нэг аваа гарсан баахан шат Монгол компани зогсож байгаа шүү дээ. Яа энтэй тавтаа, зүүн тавтаа. Тэ. Биднес баярлж биднес тэгэд хурдж байгаа байхгүй. Тоогшоор ачсан бол ингээд шороодоо нүсгээд авахгүй. Зү буцаага тэгээ төлбөр тавьчихсан юм байна тийм үү? Угаасаа тавьж энд одоо зөндөө өрөнд орж байгаа залуучууд байна. Одоо мэдхгүй хүмүүс биднес мэдхгүй шүү дээ. А тэр аваар юунаас олж гардаг гэдэг чи түрүүлсэн шүү дээ. Замаас шүү дээ. Зам. За. Энэ нөхөг ингээд тойрхот гэхэд нөгөө өөдөөс ирж байгаа нэг жолооч өтөр хумсгүй биста хол дээр тавьгаад тэгээд далар ингээд унаа шүү дээ. Өөр. Юу тийм баггүй яхаа. Хаад нэг цааш нь удамтаад ингээд Хэл хэрэг юм байл сая яриа ахын дүүнэр. Яар. Ахын уу сайхан дамжуулаад өргөд өгье гэж байна. Өөр ярих юм байна уу яар. Атас ингээд бид яг энэ цагаан ахлын шар зам дээр энэ аймагаас ингээд зөндөө сайхан мөнгө олж ийн тий. Энэ замаа янзтмаар байна. Дээд доодгүй цагтаагийн байгууллага гэх юм бидстад юмуд одоо торгохоо бодно биста. Одоо намайг торгосныг би харуулдаг уу? Юутай байгаа шүү дээ. Йоо Зачруулагч надад байгаа шүү дээ. 20 мянгаар торгоно би гоо 10-аар торгосон. Зүгээр зам. Зам. Унтаа авсан шүү дээ. Монгол бас байна. За өөр ярих юм байна манайхаа. Одоо энэ таны даавч наад алруулж өмсгөл баг. Ой. Энд одон жолооч нар өвч байгаа. Харин тэднээс сүнсэн нэрээд наад замын мөнгөний идээд байгаа алруудыг хоолойг нь ичгүүдээ. Хүн хөхтэй тавиу өгөхгүй шүү дээ. Бистаа дандаа харамсалтай өгөхгүй шүү дээ. Араг иргэтэй, зүүдээ, тий. Хүүхдээ. Энэ идээд байгаа алруудыг харин бистаа зүүдэнд нь алахгүй дээ. Бистаа. Ингээд юм шиг бистаа. Одоо өөр юу ярих вэ? Юу ингээд бас нэг ирээд нэг ингээд нэг
Цуустаад хөөсөйгээд айгүй бодчихсон. Баярлалаа. За. Зөөр хэлгэн байна уу нахаа? Чи нөгөө түрнийхээ ярьсан энэ дэр яриад та. Энэ Биш үү? хувьд болоо араа. Танаа микро барьж байгаас яа. Коронавигоос хойш 2 жил одоо наад яг энэ зам мам бол одоо ингэж ойрын энэ хаврын шиг ингэж төвжирдгөө болцсон байлаа. Энэ хавар яагаад ингэж энэ зам төвжирвэ? Энэ одоо уртын тээврүүд чи энэ ирж байгаа жолооч чи энэ замаас 2 хоног явж байгаа. Наашаа Гүрсүх ирээ заяа. энэ чинь эрэнгүүд ийшээ одоо ерөнхийлөгч байгаа ш тахаа. Одоо энэ дээр наа. Гүрсүх ерөнхийлөгч ирээд энэ ойлгох уулзрах шүү дээ. Энэ дээр 10 жолоо цуглуулж уулзчаад яваад энэ замыг мэдхгүй. Тэр арт энэ ойч нь юу болж яаж ийж нь юу ч мэдэхгүй. наадууд бүгднгийн хоолтой, замын хоолтой тий. А тэрийг мэдчихэж шүү дээ. Мэдчихэж. Тэгээд дараа энэ гайлын байцаагч нь солигдсон юм солигдсон. Одоо наадуудаас машин гаргахаа байсан. Уртын тээврийн явхаа байсан. Энэ за ээжийн шин замгээ тавигдчихлаа. Энэ дээр яагаад машин явуулахгүй одоо ингэ нам цогцолж байгаа юм хаваас Наадах юм. энэ одоо ямар ч үстэй зам бол одоо Энэ барьчихгүй яг л бариулсан. яг бариуц юм эцгийн компани орж ирээд байсан шүү дээ. Жилийн дотор бариад дуусгаад одоо бүх юм болцлоо. Бүх гэрэл бид сайн замаар явахаар болцлоо гэж богиныхан уртынхан баялаад байсан ч одоо энэ замыг ингээд явуулах одоо 2 сар боллоо. Бид нар энэ замаар явах юм байна гэдээ хараад байлаа. Энэ ойч нь хүчрдэхгүй хойшоогоо баригад орсон 60 км явсан байна энэ зам. Энэ одоо ямар учраас ингээд шинэ хаврнууд сайд зам дээрийн сайд хийж уулсан гэдгсэн чинь эд тээврээс нэг 200-д нэг 2 нөхөрлөж яваа бид нар хөлөөж яваа. Одоо яг та нар яг хатаа ийх гэдэг нэг таймс одоо нэг 40 жолооч цугларсан байсан. Тэгээд ирээгүй нөө сайд наадах. Ийм ихтэй наа одоо энэ зам маань янзмаар ирээгүй үс чанараа. Юммаар. Цоор явчаад юм. Зөөр дараагийн хүн яриа. За, та ярих нь яриа чөлөөтэй. Чи түрүүнийхээ яриадсан яриад талтаа. Энд чинь нэг гасар жагсартайгаа цугларсан яг бөөнөр. Гэхдээ одоо ингэж байгаа дээр яриад яриа. За яри. Заавал чороо гэдэг юм. Байгаа дээр яриад дээ. За. За ийм байна. Энэ Анаад мик аваад дээр. одоо энэ тээврийн үүсэл байгаа энэ хүндрэлтэй нөхцөл урдуугаар нь сүрээр нааш хийцэх хэрэгтэй байна. За. Чи жоохон шийдчих юм да. Урдуугаар сүр нь юу вэ гэдэг одоо энэ тээврийг тендер болгоод А яг на тендер хийчихсэн тийм. одоо энэ тээврийг тендераас салгачуул энэ тэгээд зах зээлийн шугамаараа тэгээд тэнцэхгүй асархан хангаа хүнтэй явмаар байна. Тэгэхгүй одоо энэ тээврийг тендер болгоод хамаг голны ханшнаас доошоо урагдуулна. За. Одоо энэ жилийн тээврийн тендерийн чи юу бол 187 төгрөгөөс доошоо урагдаад одоо баг үнгүй зөгөөд үгүй гэсэн компани гинцэн. Зөөц. Тэр компанид нь тэгээд авч хагтаж ингэж явах юм тэгэл дамжирч шүү дээ юм биш. Тийм үү. Тэгэхээр одоо энэ их үүсэт байгаа энэ их асуудал чинь ер нь тендер хоёр чинь нийлж чараа энэ одоо хариулт болоод байгаа байхгүй. Одоо энэ араа би ингээд гутлаа арчиж чинь. Нүүрсээ биржээрээ зарж болж гинөө зараа. Бирж тэр улдаах тэр нүүрсээ тээврээ тендерээр зар. А тээврийг битэл алартаад байдаг. Зарсан нүүрсийнхаа тээврийг энэ тендертэй хольж утгамаар байна. Энээс чинь болж байгаа юм хамаг болж үтчихсэн арай нэг игээс болоо гайгүй болж ирсэн амьдрал одоо бүх юм услаа, дуслаа. Одоо энэ 100 жилийн түүхтэй тээврийн салбар чинь илгээрээ хэвтчихлээ. Одоо гарч ирээ зөрөгтэй ярддаг энэ аж ахуй нэгж гэж байхгүй. Одоо бүгд хаан боон хэлсэн чанаа тэрнээс часч, энэс часч юм бэ. Ярьж хэлсэн. Энэ араа гутлаа арчих юм болж шүү дээ. Тийм ээ. Зөөр ярих юм байна. Өөр одоо энэ ээлживийн зам алдартай зам гэж яриад байна. Энэ хятад нь байна уу, Монгол нь байна уу? Аль нэг нь хөрөнгө гаргаа барьна уу? Энэ нь одоо ус хүлээж аваад энэ гэрэл гэгээтэй энэ хавьд байхгүй юм сайхан зам хийгээд өгсөн байна. Одоо ус нь хүлээж аваад энэ дээрээ явдгийг нь явуулаад явдгүйг нь яах вэ? Электрон хийж. За одоо тэр замыг чи харуулъя да тийм ээ. Тэгэхгүй одоо энэ ээлживийн 19 км зам дээр энэ хаварчин сенсац тавьлаа. Хятадууд нь Монголууд нь байна. Аль нэг нь хөрөнгө гаргаад жилийн хугацаанд барьчихсан шүү дээ. Жиж хөрөнгө хугацаанд. Энэ замаа нээгээд энэ дээр атгаж энэ жолоочдрыг гаргаа явуулвал Энэ бузар базрагийн зам бол байхгүй. 10 жил шааж байна уу? энэ бол одоо бараг намайг ухаан ороход үлбэр энд байх юм зам байсан. Бузар базраа юу? Одоо энэ 14 жил авчихсан. 2012 онд дээр 14 Тэгээд одоо энэ Эрдэс Монгол гэж энэ шороогоор явдаг гэсэн. Сууч. Тэгээд ингээд одоо тэрнээс хойш биста энэ бузар базрагийн чинь юу замыг одоо хааллаа шүү дээ.
Нэг өдөр гэрэл асах юм бол гээд бидэс байхгүй тийм. Байхгүй. Салрын замаар явж байгаа Чи одоо энэ хятадын нөгөө Монголын айлын хөрөнгө оруулсан. өдөр нэг одоо Нямбатар гэдэг гишүүн байна нэ. Тэр одоо ингээд нэг юу яах гэдэг юм. Бүр тавил гэдэг юм. Юу яах та. Эхлээд энэ мөнгө олж байгаа бид хэдийгээ яах та. Эхлээд замын гоё болгоод эрүүл орчингийн би одоо энэ цагаан хатыг та гараад хар. Энэ гудамж бидүүс ингээд шороотой хоол идээд за дом хийж байгаа сайхан ийм гоё таны газар байна л да. Ингээд явж байна. Бидүүс үнэн зөвхөн амьдрал бүгд амьдралтай ийм залууч болж одоо. Одоо энэ чи гэрт нь хариулт хэвчээ өсөө. Тий. Цаг уцаахгүй тийм ээ. Алтан явах нөгөө гэртэн яхаараа гिचийн өсөж бүгд одоо тэрэг явж шүү дээ. Одоо ингээд өөр ингээд яг ярьж чадахгүй мянган залуучууд байгаа шүү. Бага. Аж ахуйн нэгж хэлж байгаа халуу. Тийм аж ахуйн сар мянгаар байгаа юм чи. Өөр одоо аж ахуйн нөлөөлөлтүүд ингээд ярьж хэлэх хүн баг хоор хаад одоо гарчих юм шиг. Гараад ирээд тавуу гिचээ нөгөө далрын айлгаа Яаж айлах вэ? чамаа хаснаад хамаагаа Багын өөрөнгөө аль сум гинэ? Suuranga зөнгөө ирсэн. Аа самасаа ирсэн үү? Эмээ өөр төр өссөн юм. Аа за. Зөв. Одоо ингээд одоо Улаанбаатарт амьдэртэй их нэртэй. Одоо ингээд ийшээ уршаа хибрүү яваад үзсэн. Мөнгөртэй агай давыг хараад ихнэр өвчтэй амар хайртай шүү. Төмөр замыг хараад үзэж Төмөр замыг чигээ явж шүү би. За баяр Зам үргэлж. дээр ингээд амьдрахад ингээд айгуу сайхан явж шүү. төмөр зам байна, нэг төөрөн байна. Тэр мөрийг яриа. Тэр чи тэр нэг хэлтэй. За хэл. Суугаа хэлээ. Та нараа ийм хүний ард нуугаад ингээд бицтаа хүний үг энэ үг өөрсдөө хэлэх чинь үжил бодлоо. Уунаас найд юм. Яриа яах вэ? Хэлээч шүү. Тэр төмөр зам тийм байна. Тэр наадын зам ийм байна. Застав ийм байна. Хэлээч. Энэ хэлчихсэн. Энэ яах вэ? Тэр бод. Эстамо сайн. Яваад одоо нөгөө айхтар замууд очиж үзэж хараад. Та юм жоо нэг яваад үз. Бахан сайл яваад байна л та. Яасан бэ? Тайвдаад ингээ явж. Биднээс тийм замдан дээр ахаа ингээд хоёр машин ингээд зөрөхөд толин шүрхээр замдан дээр тэгээд нөгөөдг нь ийм рүү. Харж байна ах юм даа. Тэгээ наадмын хэдэн лайнч нөхдүүд ганц гарч ирсэн. Тэгсэн чинь нөгөөдүүд нь тэгэл чимэг өгч. Ганц нэг биш тийм нэг нодлын терминатын бацаа 33 ийм хүн авч ингэснээр бацаа. Төд байх. Дээрээс нь дарамтлаа байдаг юм уу яа. Би үл хэрвээ даямаа хийдэг байсан би үл яг. Даг би нэг уцны мэдгэдэггүй маш муу. Амархаш тасаагаад тэгэл Японууд нааш харгээд болоо ш. Фиксэт тавтар юм уу? За яа. Гараа за. 19 зам руу. За манайха ярих юм байна уу? Ярих уу? Лайв явж шүү. Галзара. Санаа нь хэл. Яг хүмүүс ярьж та. За ингээд жолооч нарыг харуулад ингээд ярьж байна. Чи 6,000 жолооч хүмүүс ярьж байгаа гэж бодоод ярьж байна. Баяраарай. Одоо энэ тээврийн нийт сабиа ярьж байгаа бол энэ тээврийг нийт зохицоор нь харахгүйгээр нийт зам яриад ч юм уу цалин яриад бол энд ямар ч шийдэл гарч тээ. Зүрэн зогцоор нь тийм ээ. Зохицоор нь энд юу болохгүй байвал энэ тээврийн энэ явж байгаа энэ дүрм журм ерөөсө болж байгаа юм байхгүй. Төр даваа байна, хятад компани даваа байна. Амаа энэ донд монголчууд энд юу вэ? Хохирч. Оо сайн байна. Хэдэн жолооч нар нь Нутгийн дүүс. хэдэн жолооч салингүй Тэвэр хөө идэл яваад. салин багтаа Исусоо яар. За ажиллаа яваад. Яваад. тийм л юу болж байгаа юм. Монгол компаниуд одоо энэ мөнгөгүй юм бол Тэгээ ажил мөнгөтэй таас яг зүү газараа ирлээ. Гоо та нарынхаа урилгаар л явж ийн л та. Ер нь намаа гэж нөгөө шоронд орохоос өмнө хүрээд ирээрэй гэсэн. 23 он ирэх гэсэн ахын барьж аваач шорж шаацсан. Дарга нарын хөвгт болохоор гадаад шаацсан. Навтоо нөгөө хин нөгөө стан. Навтоо За хин аав нэмлээ. мамаа гэд нямдаа зэрэг шундан өсрөө. Манай үг шарангаас гарч ирээд А тэр бид стаа чинь худлаа шааж шоронд эргэлж гарч ирсэн. Ах нь бол жинхэнэ ярган ялтаа давж гарч ирсэн шүү дээ. Түнс нэг борцгоор орж ирсэн. Нэг асууны цаад ямар их зүж дээ. тэгээд одоо энэ юу юм байна. Хотод байна уу Монгол байна уу энэ аж ахуй нэг
бүгд адилхан яадаг шигтэй байх хэрэгтэй байхгүй. Хятадууд нь одоо өдөр болгоны гардаг монголчууд нь сард нэг гарахад хүлээгээд ичдэг. Ийм тогтолцоотой болчихсон. Наад доктор бол тэгээд бид Тэгээ наад дотроо ингээд хэд оног яах нь ханцад хэд оног хүлээн гарахад хэд оног хүлээн ингээд байдаг. Хятадууд нь болохоор энэ зүгээр өдөр болгоно. Хосолсон гэнэ үү ээлжийг нь дуртай юм хараад ингээд явж байгаа. Ингээд ийм төвч болох юм өгсөн. Одохгүй энэ дээрс ингээд монголчууд нь монгол компаниуд нь хичээлдэл байхгүй болно. Одоо энэ хятадууд нь зөвхөн цаашдаа одоо ямар байдал үүсэх Санд үсдэрх үү? тэр юм одоо ингээд Ярьж болно шүү. байдал үүсэх юм ингээд Хүмүүс нэмэгдэж орж ирээл байна. Зүгээрээ зүгээр. Хятад компаниуд одоо энд ингээд баг энэтэй хэлж шүү дээ. Тийм үү. За. Өөдөр бидлүүсээр тусахгүй хятадуудээр бүр аим байсан шүү дээ. Хүний одоо энэ зүгээр амны яриад зүгээр энэ free шийдвэр одоо энэ хэлж байгаа шүү дээ. Манай компани одоо тийм энэ гэж байгаа энэ тэр нь яг энэ манай тэр бүхний ярьсан шийдвэр одоо хандж байгаа шүү дээ. Энэ дээр чараа бид хэд заяа амар их ашиг хэмэл хэлж байгаа хүмүүс баггүй. Муу нэртэй юм уу идэгөр ядарсан жолооч нар хийж байгаа болохоос бид энд нэр Байна. тэндээс авахгүйдад бид Нэг хэлж нүгэл. Энэ сууч гахын дөө. За одоо ингээд 210 км биднээс явж штэ. Байна. Нэгдүгээр циркулдээ дахин тоо. Мик авч идэгэр л утга. Хоёрдугаар циркулдээ биднээс 140 тонтой явж. Сайн байсан. Тэгээд биднээс наасаа ингээд эрсдэлгүй аюу өндөр. Сайн явж 5 дахь өдөр явж. Хэрвээ жоохон ингээд цагаат дээр. уудах юм бол биднээс өрөнд орно. Чи юу юм бэ? Хөл машин юм дээ. За явах уу. Тийм. Чи юу яа? Чи бас тэр үгс юмсоо өөрөө. Манай хол цалин жоо болох шүү. Ерөн дээр Тийм цалин нэмээрээ. харин жолооч гэдэг чинь ерөнхийдөө энэ үн ханшнаас энэ тээврийн үн ханшнаас тааруулдыг талин өнгөсөн багтсан шүү дээ. Ийм ханшгүй байхад тэр компани таарах юм хэвчээ боломжгүй шүү дээ. Монгол жолооч нар Монгол бишээ юу Монгол машин Гаатгалаараа машина төлөв. хөдөлгөөн хүмүүсүүд юм Сенатор Вайбер юм авч. Өнөөдрийн өнөөдрийн ажил ийм байсан. Тэгээд та гэдэг авч байгаа энэ болон байна гэж та гэж үгээр хэлж байгаа. За би 500 мянга заасан цалингаар явдаг. Октод юу Хаанаас MCS-с үү? 95 цогоос. 95 цогоос ачаад миний цалин 500 мянга. Ийш суучих юм да суучих. Юу нэрээ? Гар дээр авах чамдаа. 아니 아무거 간밤만 봐도 사람 내일 없고 시리 감독님 같은 제가 단을 거유색으로 앞두고 있으면 단을 사요. 아니 이제 내가 보긴 좀 있는 대리 한시 이 아직 후륜이 빅스백 байхгүй бас болоод тийм болж байна. Өнөөдөр монголчууд нь ажил явж чадахгүй, хятадууд нь явж байгаа учраас та хэд дуртай цалин тэр хүмүүс дуртай цалингаа санд болгож байгаа. Тэрс нь та нар явж байгаа. Монгол хүмүүс явъя гэж юу ахгүй юу гэж. 90% заяа энэ жолооч нар 90% ингээд цалиныг чадвар. Та нар бас ингээд хөл төрөлтэй хүмүүс хэд талаа биднээс тээврээ үргэлжлүүлээд гэдэг. Та нар унгацсан биднээс ундаг байхгүй юу? энэ ханшнаас таалагын цалин чи ханшнаас хамаагүй амар юутай шүү дээ. Яг ч жолооч нар гэж. Юу ч одоо тийм. За өөр болсноо. За дараагийнх руу явъя. За ингээд гараад одоо ийшээ терминал явлаа. Юу яа? Цагаан хатаага гол харуулаа. Харуулсан, хангалттай харуулсан. За цагаан хатны гудам энтрийг хангалттай харуулсан. Сага хөөш өрөөдлөө. Манай машин аавна. Хаавна. Сан байна уу? За. Цагаан урдж гинөө. За баяртай за. За. За би одоороо за. Манай машин аавна. За ингээд ингэсгээд дараагийн лайв үргэлжлүүлье. Сая бас ганц нэг жолооч нар нэмж ирэнгүүт нь лайв асаалаа. За жоохон байжгаад лайв үргэлжлүүлье. Тэр баяртай. Одоо ийшээ цагаан хил рүү явна. Нөгөө терминалыг харуулна тийм ээ. За тэр баяртай. За энэ цагаан хадны гудамнаас төр нэг лайв хийлээ. Одоо 7 дахь лайв эхэлнэ. Төр үлээж байгаа.